За мэдээж одоо энэ хагас санд энэ Монгол Ардын намын манаас одоо их хурал болно. За ингээд аймаг сум дүүрэг болгоноос гээд 2255 төлөөлөгч бас ирж оролцсон. Тэгэхээр мэдээж намын даргын асуудал бол бас номер 1 гол яригдах асуудал байгаа. За энэ бол мэдээж одоо намынхаа тухайн тэр одоо хурал дээр л яригдах асуудал байгаа. За одоогор бол миний хувьд бас бодсон сансан зүйл байхгүй. Та бүхэн мэдээж одоо ямар хүн дэвшээсээ ямар хүн болоосоо гэсэн бас хүлээлт байгаа бах. Энэ бол улс төрийн хүчин гэдэг бол ард түмний өмнөрөө ард түмнийхээ итгэлийг бас авч тодорхой амлалтуудаа өгч гарч ирсэн одоо улс төрийн байгууллага мэдээж ард түмнийхээ итгэлийг алдахгүй байх, итгэлийг нь дааж ажиллах үүрэг байдаг. Тэгэхээр Монгол Ардын намын хувьд бол үлдэж байгаа энэ 3 жилийн хугацаанд өнгөрсөн сонгуулиар амлсан амлалтуудаа биелүүлэх, замун түүнийгээ хэрэгжүүлэх, итгэлийг нь дааж ажиллах үүрэг хариуцлага байгаа. За сүүлийн бас хэд хоногудад одоо бас манай Монгол Ардын нам дээр маань мэдээж алдаа тавнаатай зүйл байна. Улс төрийн хүчин гэдэг бол өөрөө бас амьд организм. За тэгэхээр бид бүхний хувьд ч гэсэн бас алдах хэрэг байхгүй. Монгол Ардын нам өөрөө сул хүчгүй байх үед Монголын төр өөрөө бас хүчгүй байдаг. Тэгэхээр бид бүхний хувьд цаашид одоо гаргасан алдаануудаа залруулж ажиллах, ард түмнийхээ итгэлийг авч ажиллах ийм зайлшгүй шаардлага байна. Хувийнхээ үднэс ч гэсэн хүсэж байгаа, хүлээж байгаа зүйл маань бол намын их хурлаар Монгол Ардын нам манаас өөрийнхөө үнэт зүйл үзэл санаагаа бас илүү тодтогдох шаардлага байныг шаарж байгаа. Нам гэдэг бол өөрөө бас нэг талдаа үзэл санаа болоод үнэт зүйлийн нэгдэл байдаг. Тэгэхээр энэ чүүднээс нийгмийнхаа үзэл санааны манлайлагч байх үүднээс тодорхой хэмжээнд бид бүхний хувьд бас илүү одоо нийгмийг манлайлах тэр үзэл санаагаа илүү тодтох, илүү одоо бас эргэн төвтэй нийгмийг бий болгохын тулд бол зорихон зүйтэй л гэж бас харж байгаа. За. Тэгэхээр та бол тухайн өдрөөсөө мэдэгдэх нь шүү дээ. Одоо энэ чинь угаасаа намынхаа их хурал дээр л бас одоо шийдэгдэх асуудал байгаа даа л гэдэг бас хэлэх байна. За баярлалаа. За. Санийхаа уян нэвтрүүлэг